Эрдэнэтийн 51%-ийг яаж зурчуулсан талаар хангалттай ярьж байгаа болохоор тэр тал дээр нуршаад юу хөө гэж бодлоо. Тэр гарын үсэг дуурайлга зурсан инээтрээ дидгэн үлгэр байсан гэдгийг гишүүн оюун эрдэнэ баталсан. Гэвч нэг юмыг хүмүүс сөхөж ярихгүй байна. Стандарт банкнд Эрдэнэтийн 51% барьцаалан зээл авсан Жастин Батгуугийн хөрөнгийг хураасан гэж хальт сонсогдсон санагдаад байх юм. Тэгвэл тэр хураасан хөрөнгө нь хайцсан бэ? Уг нь хураагдсан хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулж үн хүргэн зараад улсыг хохирлгүй болгодог хуультай. Гэвч тийм дуудлага худалдаа болоогүй. Хуучин Жастин шатхуун түгээх станцууд одоо нэрээ ялгүй өөрчилсөн болоод ажилласаар байгаа юм. Тэгэхээр нэг бол Жастин Батгуугийн хөрөнгийг хураасан гэдэг нь худлаа. Өгөө хэн нэг атман нь өөрийнхөө нэрээр шилжүүл авдаг ч юм уу, нэг тийм л булхаал өөр явагдаад байгаа байх. 51% хэрхэн дойрцсон талаар баримттай нотлоготой ярьлаа. Тэгэхээр одоо Жастин Батгуугийн хөрөнгө хэний гараар орсон бэ гэдгийг нэг сүхмөр байна. Оюун эрдэнэ гишүүнэ. Танд найдах юм да одоо.